Үндсэндээ яг энэ Евразийн эдийн засгийн холбооны одоо худалдааны төр хэлтсэрийг л том агуулгаар нь бол дэмжиж байгаа. Нэг гурван асуулт байна. Энэ ер нь оруулж ирэхдээ яг сая хэдэн оноос эхлээд явсан яасны ганц төмөр сайд бас хэлж байна л та. Энэ судалгаа, хэлэлцүүлэг янз бүрийн ямар шатанд явсан бэ? Мэдээлэл авахд жишээ нь Монгол Улсын их сургууль, эдийн засгийн сургуулийн судлаач нар худалдаа аж үйлдвэрийн танхимынхны гаргасан дүгнэлтүүд гэдэг нэг янз бүрийн юмнууд байна. Энд одоо орох нь одоо бидэнд бол ашиггүй, дэмий гэсэн нэг ийм дүгнэлтүүд гарцсан явж байгаа. За эдрээс гадна эрдэмтэд судлаач нараас гадна бид нар бас энэ үндэсний үйлдвэрлэгч нараас аж ахуйн нэгжүүдээс ялангуяа экспорт хийдэг энэ үйлдвэрлэгч нараас одоо хэлцүүлэг хийгдсэн үү? Тэндээс одоо судалгаанууд авсан ийм асуудлууд байна уу? Нэгдүгээр асуудал. За хоёрдугаар асуудал хөдөө аж ахуйн сайд сая хэлж байна л да. Чөлөөтөө хязгаарлалтгүй одоо ингээд экспорт хийж байгаа гэж. За яг квот хязгаарлалтгүй болсон. За татвар одоо тэглэх янз бүрийн багасгах асуудлууд бол байх нь бол тодорхой бах. Хэрвээ энэ гэрээ хийгдснээр. Гэхдээ эргээгээд нэг л асуудал яг энэ дээр гараад идэг юм шиг харагдаад байгаа. Ерөөсөө бид нэр тэр нийлүүлэгч байгаа орныхоо стандартыг хангаж чадахгүй юм л асуудал. Тэгэхээр энэ хөдөө аж ахуй яам ер нь цаашдаа энэ гэрээ хийгдэх юм бол энэ стандартын асуудал дээр бид нар ямар одоо чиг баримжаа барьж явах юм бэ? Нийлүүлнэ л гэдэг яг үндсэндээ нөгөө талаас одоо бараанууд орж ирээд байдаг. Бид нэр экспортоо хийх гэхлээр за танаа хоньны мах юм байна. Ямааны мах ийм асуудалтай стандарт байхгүй учраас хүлээж авч чадахгүй нэ гэдэг ийм асуудал. Энэ цаашд гарах үр дагаврууд дээр ямар одоо арга хэмжээ авч ямар одоо шийдвэртэй ажиллагаар төлөвлөж байгаа юм бэ гэж. За гурав дахь асуудал энэ хэрвээ Евразийн эдийн засгийн худалдааны төр хэлтсэрийн төсөл одоо их хурлаар орно. Дэмжигдэхгүй бол энэ цуг явж байгаа засгийн газраас өргөн барьсан агаарын хөлгийн түвш нийлүүлэх асуудал бас энэтэй холбоотой явж байгаа юу? Эсвэл тустай ийм одоо гэрээгээр явж байгаа юу? Гадуур бол бас нэг тийм холбоотой юм шиг ийм мэдээллүүд яваад байгаа. Ийм гурван асуудал байна. За, Батамгалан гишүүний асуултанд хариулъя. Ганц төмөр сайд. За ийм байгаа. Энэ Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны хэлэлцээр хийя гэдэг санал бол 100% Монголын талаас гарсан саналаа. Тийм учраас бол энэ өөрөө ямар нэгэн Оросын холбооны улстай хийж байгаа бусад яриа хэлэлцээртэй холбоо бол ерөөсөө байхгүй. Энэ бол одоо яг инх төвшин сайд өнөөдөр Оросын холбооны улсад элчин сайд байдаг. Инх төвшин сайдын надад өгж байгаа мэдээлэл бол өөрөө шадар сайд байхдаа 2-3 удаа эдийн засгийн одоо комиссээр очиж танаа холбоотой гэрээ хийя гэж 2-3 удаа санал тавьсан байдаг. Харамсалтай нь хүлээж аваагүй гэж өөрөө хэлдэг. Яг ярьж эхэлсэн зөвшөөрөгдөж эхэлсэн цаг хугацааг би түрүүн гишүүний асуултанд бол хариулахтай хэлсэн. Нэгдүгээрт, хоёрдугаарт төрүүчийн тэр төрш шатхуунтай холбоотой асуудал бол ерөөсөө л Оросын холбооны улсаас нийлүүлж байгаа дизелийн түвш А92, А80 гэсэн энэ бензинүүдийн нийлүүлэлтийг тогтвортой байлгахын тулд гэрээ хийя гэдэг асуудал яригдсан. Яг гэвэл Оросын холбооны улс ер нь дайны одоо тулалдааны үед бол гадагшаага бензин зарахгүй гэсэн. Тэгээ Монгол бол бид нар бензин танахаас авахгүй өөр нийлүүлэх газар алгаа гэдэг асуудлаа тавьдаг. Ингээд нийлүүлэлтээ хэвийн байлгая гэхэлэр дахиад энэ геополитикийн нөхцөл байдал их тогтворгүй байгаа учраас Монголын тал өөрөө тогтвортойгоор бензин та нар нийлүүлээч гэдэг асуудал тавьдаг. Тэгэхээр нөгөө тал бол тэгвэл бид нар энэ онгоцны шатхууны чинь бас ингээд тогтвортой нийлүүлмээр байна. Энэ дээрээ та нар ингээд гэрээ хийж өгөөч гэдэг ийм л асуудал яригдсан байх. Яг Евразийн хэлэлцээртэй бол тусдаа шүү гэдгийг гишүүнд хэлье. Тэгээд нэмээд нөгөө процесстэй холбоотой зүйл дээр 3 номерын микрофоныг өгчөөрөө гишүүний асуултанд хариулъя. За, 3 номер нэмж тайлбар өгье. Худалдааны олон нийтийн хэлэлцүүлэгтэй холбоотой бол нийтдээ 23 онд 2 удаа, 24 онд 2 удаа худалдаа аж үйлдвэрийн танхимуудтай хамтраад за 25 онд бол нийтдээ 4 удаа ингээ 8 удаагийн давхарцсан тоогоор нэг 400 гаруй аж ахуй нэгж оролцуулсан ийм
олон нийтийн хилцүүлгүүдийг хөдөө аж ахуйн яам, худалдаа аж үйлдвэрийн танхимтайгаа бол хамтраад хийсэн. За эдийн засгийн хөгжлийн яамнаас хийж байгаа энэ худалдааны хилцээрийг байгуулахад нь ерөнхий тэнцвэрийн загвар гэдэг загвар дээр эдийн засгийн судалгаа тооцоог бол хийдэг. Бусад та нөгөө Мойсийн багш нарын хийсэн судалгааг асуугаад байгаа шүү. Тэр одоо яг ямар хаанаас захиалгатай судалгаа хийгдсэнийг бол мэдэхгүй. Бидэд бол хамтраад бол судалгаагаа үр дүнгээ харьцуулаад үзье гэдэг бол хүсэлтийг тавьсан. Одоо болтол яг судалгааны үр дүн бол бидний гар дээр нэгт ирээгүй байна. За яг импорттой холбоотой нийт орж ирж байгаа импортын 70% түл шатах юм байдаг. Бид нар 3 номер нэмээд микрофон өгье. Тэгэхээр 2014 онд бид нэр 1 тэрбум долларын одоо хэмжээний түлш шатхууныг бол Оросын холбооны улсаас чинь импортоор авч ирсэн. Энэ хэмжээ 2024 онд 2.1 тэрбум доллар. Тэгэхээр бидэд угаасаа өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй байгаа бүтээгдэхүүнүүдээ импортоор авч байгаа. Энэ бусад улстай хийсэн худалдааны хэлцээр дээр ч гэсэн ажиглагдав. Хийж чадахгүй байгаа бүтээгдэхүүний импорт татвартай байсан ч татваргүй байсан ч өөрөө нэмэгдэж байгаа. Бидний зүгээс анхаарж байгаа гал асуудал нь юу гэхээр экспорт нь гаргаж чадах бүтээгдэхүүн дээр л илүү төлхөө анхаарья гэсэн зорилгоор нь хилцээрүүд явж байгаа. Хилцээр бол ашигтай хилцээр байна. За стандарт Жин 2 сая. За гадаад худалдаа яхаарахгүй чанар стандартыг худалдан авагч тал тавьдаг. Худалдан авагч талын хорой цэрийн байгууллагууд ирж магадлан итгэмжилж өөрийн стандартыг дэвтэрсэн эсхийг заавал баталгаажуулдаг. Махны экспортыг бид олон жил ярьсан. Бараг 30 жил ярьсан байна. 20 сая 30 сая доллароос гэтэрч үзээгүй. 300 сая долларын экспорт хийдэг болсон. Тэр болгонд л бид энэ стандартыг сайжруулах, үйлдвэрүүдэд хондох хэмжээ сайжруулах ажлууд хийгдсэн. Ялангуяа сүүлийн үед энэ халаал стандарт буюу ислам шашинт орнуудын зах зээл гаргах чиглэлээр маш сайн ажилласан. Ийм учраас одоо Хинтээ аймагт үлдэгдсэн мах 48 цагийн дотор Арабын орнуудад онгоцоор бууж очиж байна шүү дээ. Манай бэлтгэгдсэн мах зүүн өмнөд Азийн зах зээл, Вьетнамын зах зээлд ямааны мах очиж байгаа. Тэгэхээр хувийн хвшлийнхэн их бас хичээсэн. За тэгээд тэр стандартыг хөрвүүлэх энэ хоёр улсын хорой цэрийн байгуул мал. За 1 минут Жин 2 сая нэмжээгээ. Хоёр талын хорой цэр мал эмнэлгийн байгууллагуудын бас хийсэн гэрээ протоколууд гэдэг олон зүйл бий. Тэгэхээр ер нь их үр дүн нааштай. Үр дүн ерөөсөө экспортоор. Мэдээж сайжруулах юм байна бидэрт бас. Улам сайжруулах хэрэгтэй. Улам үнэтэй зах зээл гаргахын тулд улам бид өөрсдөө өөрчлөх хэрэгтэй. Бид гэрийн даалгавраа сайн хийх хэрэгтэй. Улам олон улсын төвшөнд илүү сайн баталгаа гаргах тэм стандартыг нутагшуулсан төлөө бүгдээр явах хэрэгтэй. Тэгэхээр энэ махны экспорт нэмэгдэхээр мал аж ахуйд том өөрчлөлт гарч байна. Малыг бордож эхэлж байна. Өсвөр малыг тэжээж эхэлж байна. Тэгээ үйлдвэрийн аргаар нялгаанд орохоор гарч байгаа түүх эдийн чанар эрс сайжраад нөгөө арь ширний үйлдвэрүүдийн түүх эдийн нийлүүлэх сайжирч эхэлж байна. Буюу гэмтэлгүй үйлдвэрийн боловсруулсан арьс үйлдвэрүүдэд ороод эхэлж байна. Мал махын экспорт гараад ирэхээр малчтын орлогод бас их том нөлөө. Зөвхөн аз ноолор биш, мах их том нөлөө үзүүлж эхэлж байна. Тэгэхээр энэ ирээдүй боломжийн хөндөр байна гэж хэлэх гэж. За Батамгалан гишүүн нэмж тодруулъя. Энэ 400 гаруй аж ахуй нэгжүүдтэй хэлцүүлэг хийцэн гэд сая тоож. Зүгээр хэлцүүлэг хийсэн гэдэг нь яах? Хэлцүүлгээс ямар үр дүн гарсан юм бэ? Аж ахуй нэгжүүд маань дэмжсэн юм уу? Хэдэн хувь нь Оросын тэнд янз бүрийн протокол тэгээд дүгнэлтүүд юу гарсан юм бэ? Нэгдүгürt. Хоёрдугаарт яг энэ 2 сайд гараа авчлаа л та. Энэ 2 сайдаас асуусан гол юм нь болохоор энэ стандартт нийцүүлэх талаар ер нь Монгол улсын засгийн газар танаа яам яг цаашдаа юу хийхээр ямар одоо арга хэмжээ авч ажиллах гэж байгаа юм бэ гэдэг л ийм л асуудал. Түүнээс биш одоо өнгөрсөн жилүүд нэг жишээ хэлэхэд байна шүү дээ. Өнгөрсөн жилд хэдэн тонн мах экспортлсон. Одоо энэ худалдааны хэлцээрт орсноор цаашдаа хэдийн хэмжээний ямар тоо толгойтой хэдэн сая долларын хэдэн тонн одоо сая тонн гэдэг юм уу мах экспорт чадах юм бэ гэж одоо харж байгаа юм байл гэж ингэж л асуусан. За хөдөө аж ахуй 5 номер нэр албан тушаалаа танилцуулаад
асуултанд хариулъя. Батамлагын шивний асуулт нэмэлт хариулт өгье. Хөдөлгөөн газрын дарга боловсчлон. Тэгэхээр Хүнс төжин үйлдвэрийн яамны төрийн нэрийн бичгийн дараагаар ахлуулсан дид ажлын хэсэг байгуулагдсан. Нийтдээ 18 одоо салбарын төрийн бүс байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг одоо 2 удаа хийсэн байгаа. За үүний үр дүнд бол энэ нийт явж исэн 375 бүтээгдэхүүн дээрээс 23 нэр төрлийн барааг одоо асуулах саналтай байна гэдэг шийдвэрийг одоо ажлын хэсэгтэр гарсан. Энэ тухайга эдийн засгийн хөгжлийн яамд одоо энийг бол албан хөсөлтөөр хургуулсан байгаа. За энэс ингээд 8 бүтээгдэхүүн хасагдаад за 4 төрлийн бүтээгдэхүүн дээр одоо тодорхой хэмжээний квот татварын хөнгөлөлтөө нөхцөлтэй ийм шийдвэр бол эцсийн байдлаар ирсэн байгаа. Тухайлах юм бол хүнсний улаан буудан дээр 50,000 тонны квоттой. За энэ хоёр сая ийм асуулт суусан. Энэ хоёр сайда. Баттамгалан гишүүн энэ тарифын бус нь 20 сайдыг багасгахтай холбоотойгоор хөдөө аж ахуй яам яг иргэжил ямар ажиллах гэж байгаа юм бэ? Одоо бид нар ер нь махан дээр ер нь одоо стандартад нийцүүлэх асуудлаар хөдөө аж ахуй яам ямар ажиллах гэж байгаа юм? Иргэжил одоо энэ жил болоод иргэжил ямар ажлууд хийх гэж байгаа юм? Тэгээ хилцээр байгуулдаг хилцээрийнхаа дагуу стандартад нийцүүлэх бараа бүтээгдэхүүн экспортлол дээр яг ямар ажиллах гэж байгаа асуудал асуудаг. Та энэ дээр хариулах уу? За энэ хоёр сайд. За улсын их хурлын баталсан бодлогын хөтөлбөрүүд байгаа. Цагаан алт хөтөлбөр. Арьс шир, ноос нулуурынхаа боловсруулалтын төвшгийг сайжруулах. За энэ ажлууд хийгдэж байна. Ноосон дээр, ноолуурн дээр арьс ширийг хэрхэн боловсруулалтаа сайжруулах уу, экспортын чиглэлд хэрхэн шилжүүлэх үү? Нөгөө талаар Атрын 4-р аяны хүрээнд тэжээлийн таримлыг эрс мэдүүлэх, үүн дээр тулгуурлаж мал бордох аж ахуйнуудыг олноор бий болох. Ялангуяа үхэр сүргийн тоонд онцгой анхаарч байгаа. 200,000 толгой мах сүүний ашиг шимт үхрээр үхэр сүргийг сэлбэх зайлшгүй шаардлага байна. Яагаад гэвэл хамгийн том зах зээл үхрийн махан дээр байгаа. 50% татвартай үхрийн мах тэг болж орж байгаа дээр манад маш том орон зай гарч байгаа. Тэгэхээр бид нар газар тариалан дээр тулгуурласан энэ махны экспортын чигтээ ийм хамгаалагдсан аж ахуйнуудыг хөгжүүлэх болцоо гарч ирж байгаа. За 20 цэрийн ажлууд хийнэ. За одоо ингээд хилцээрийн хүрээнд одоо Оросын холбооны улсын мал эмнэлэг болон 20 цэрийн байгууллагуудтай харилцсан гэрээ протоколуудаа хийнэ. Тохирох асуудлуудаа. Энэ дээр ингээд хамтарсан одоо вакцины туулга үйлдвэрийн одоо тэр бүх шат амжилт болон хоёр талын стандартаа тохироод энэ хамгийн гол давуу тал нь харьцангуй нөгөө олон улсын өндөр түвшний одоо 20 цэрээс илүү хоёр талдаа тохирч чадвал явах болцоо нь илүү харьцангуй жоохон сул гэсэн үг бидний хувьд боломжтой гэсэн үг. Тэгээ энэ талаараа ингээд тохироонуудаа хийх том ажлууд эхэлнэ. За мэдээж дотоод энэ 26-ны төсөв дээр ялангуяа лабораториудын хэл худалдаанд лабораториудыг нэлээд сайжруулах хэрэгтэй байна. Биокомбинатынхаа одоо вакцины үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. За хил дээр гарч байгаа тэр мал мах экспортлох үеийн тэр 20 цэрийн байгууламжууд ерөөсө дутуу байгаа. Тэрийг бас их ажил байна. За тэгээд хувийн хвшилтэй мал За 1 минут. Жин хоёр сайд. Энэ үйлдвэрүүдэд мал мах бэлтгэгтэн зориулж байгаа эргэлтийн хөрөнгөөр яг дэмжиж өгөх хэрэгтэй байна. Ер нь манайх нэг бэлчээр 20 сая толгоогоор давчгаад бэлчээрийн дархалдлах өндөр нөгөө цөлжилт нэрвэгдэх байдал өндөр яваад байгаа. Тэгэхээр энэ экспортын чанартай мал аж ахуйгаа хөгжүүлснээр манайх бэлчээрийн асуудлыг шийдэе. Энэ цөлжилттэй асуудлуудаа ардан гарчие. Ингээд үр ашигт байдал. За тэгээд газар тариалан дээр тулгуурласан тэжээлийн тарих олон сэлгээнд оруулахын бодлогоо сэргэжүүл явахд бол мал аж ахуйгаа газар тариалангаа нэг хослолыг сайн хийгээд энэ дээр тулгуурласан хөнгөн хүнсний үйлдвэрүүдэд экспортын чиглэмжтэй болгочих. Ийм бодлогыг чинь л одоо Атрын 4, цагаан алт, энэ шинэ хоршоо, хүнсний хувьсгалч ингээ бүгд хоорондоо уялдаатай юм байна. Бие биенээ харилцан өгсөн, бие биенээ дэмжсэн энэ дөрвөн хөтөлбөр улсын хурлаар батлагдаад хэрэгжиж байгаа. За тэр хүрээнд бол харьцангуй бид бэлэн байдалд байна. За Батамгалан гишүүний асуултан дээр нэмж хариулъя.
аж ахуйн нэгжүүдтэй холбоотой дүгнэлт гаргасан эсэх гэдэг асуудлыг бас асуусан байсан. Хэн хариулах вэ? 5 номер. Дэд ажлын хэсэгтэр энэ 18 төрийн бус байгууллагын төлөөлөлд оролцоод саналууд гарсан байгаа. Нийтдээ 23 нэр төрлийн бүтээгдэхүүнийг одоо энэ Евразийн чөлөөт худалдааны төр хэлэлцээрээс асуулъя гэдгийг санал явуулсан гарсан. За энэ саналыг бол бид нэр эдийн засгийн хөгжлийн яамд уламжилсан байгаа. За энэ хэлэлцээр яваад одоо сүүлийн хэлэлцээрээр тодорхой тооны бүтээгдэхүүнүүд дээр тодорхой тоо хэмжээний квот татварын тарифын хөнгөлт бол гарч ирсэн. Тухайлах юм бол хуурай сүүн дээр одоо 1500 тонныг оруулъя гэдэг ийм эцсийн байдлаар шийдвэр ирээд байгаа. За түүнчлэн улаан буудан дээр бол 50,000 тонныг 375% татвартай оруулъя гэдэг ийм шийдэл ирсэн байгаа. Тэгээд одоо эцсийн сүүлийн ирсэн мэдээлэл бол ийм байдалд хүрээд л огцсон байж байгаа. За 1-2 сайд. Үндснийхээ аж ахуйн нэгжүүдийг хамгаалах юм бодлогыг бас давхар авч явах хэрэгтэй. Жишээлбэл өндөг гэхэд бид нар 90 сая өндөг импортлох үр хүлээчихэж байгаа. Тэгэхээр энэ 90 саяга би шууны энэ холбоо өндөгний аж ахуй хийж байгаа компаниудад өгч гэж. Өөрсдөө үйлдвэрлэж байна. Эдгээрээс импортаа давхар авч яваад нэг үнийн бодлогоо барай авчих. Ингүүл одоо доктортой байдал буюу үйлдвэрлэлийнхаа яма зохицуулаад явчих болцоотой болов. Энэ мэтлэнгийн дандаа холбооттойгоо тэдэртэй энэ давуу байдлыг олгосон, хамгаалтыг хийсэн иймнүүдийг явуулна. За нөгөө талаас энэ сая засгийн газар дээр ерөнхий сайд үүрэг өгдөөд энэ бүсийн одоо хөгжлийн бодлоготой холбоотойгоор салбарыг хэрхэн хөгжүүлэх үү чиглэлээр энэ татварын ээж бүрэн одоо реформ хий гэдэг үүрэг, тэр төслийг бэлдгэдэг сангийн яамд, хөгжлийн яамд үүрэг өгсөн гэдэг ажиллаж байгаа. Тэгээ энэ чиглэлээр бид нар хамгаалах юм татварын зохицуултуудыг хийх болцоос байгаа. За Батамгалан гишүүн болсон уу? За Жаргалан гишүүн асуулт асууя.